За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Өчигдөр бид энэ одоо шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулалтын хариуцсан ажлын хэсгийг яг зарим санал хураалтаа гэсэн мэт маргаантай асуудлууд ч гэсэн гарсан. Тэгээд ер нь бол энэ байнгын хороонд оруулж ирж байгаа асуудлаа харахаар сүүлд нь одоо хурал дуусны микрофон хаасны дараа асуудал мэдлэлтэй энэ санал авахаар явсан бичигт ирсэн хариунууд бүгдээрээ байнгын хороогоор орохгүй байна. Тэндээс хин нэг нь нөлөөлөд байд юм уу, хин нэг нь шийдээд энийг нь оруулъя, энийг нь оруулахгүй гэдэг юм их шийдээд байна. Тэгэхээр байнгын хороо улсын хурл бол өөрөө хамтын шийдвэрийг барьдаг ийм байгууллага. Хин нэг нь тэндээс нөлөөлөд энийг оруулж болохгүй гэдэг шийдвэрийг байнгын хорооны өмнөөс гаргаад нөлөөлөөд тэгээд байнгын хорооны гишүүдэд зөвхөн энэ хүмүүсийг л эсвэл дэмж эсвэл дэмжихгүй гэдэг ийм хангалтгүй мэдээлэлтэй оруулж ирмээгүй байна. Ер нь бол энэ нэр дэвшүүлэхийн ажиллагааны ажлын хэсэг байгуулах журмаач гэсэн эргэж харах хэрэгтэй байна. Тэр ашиг сонирхлын зөрчлийн декларац бүгэлдэг хинээс яг саналыг авах уу гэдэг тодорхой олохгүй бол бидний харж байгаагаар бол тэр шүүхийн тухай хууль дээр заасан заалтаас давсан журам байгаад байна. Тэгээ ийм асуудал дээр дараагийн юм дээр бас байнгын хорооны даргыг ч гэсэн анхаараас ажлын албыг ч гэсэн анхаараасаа гэж бодож байна. Одоо тэр яриад байгаа уг нь бол хууль зүйн үндэсний хүрээлэнгээс санал ирсэн байлээ шүү дээ. Яагаад тэрийг нь гишүүдэд танилцуулаагүй? Хин тэрийг нь танилцуулахгүй гэдэг шийдвэрийг гаргаад байгаа юм. Тэр хүнд тийм шийдвэр гаргах эрх байгаа мó гэд олон энэ процессын асуудал гарч байгаа. Энэ бол өөрөө байнгын хорооны гишүүд өөрсдөө бүрэн мэдээлэл донд шийдвэр гаргах энэ эрхэд орог халдж шүү. Тэгэхээр энийг зохион байгуулж байгаа хүний хувьд ажлын албаны хувьд болон энэ хүндөнгөөс нөлөөлөд байгаа хүмүүс бол энийг больчих хэрэгтэй. Бүгдээр ингэ оруулж ирээл алийн сонгохгүйг нь байнгын хороо өөрөө шийддэг гишүүдийнхээ олонхоор энэ зарчмаа одоо барьж ажиллах хэрэгтэй гэдгийг бас хэлье гэж бодож байна. За тэн дээр ингэсэн шүү. Би бол максимал нээлттэй ажиллаж байгаа шүү. Жишээлбэл үнэхээр одоо нэг хүнийг буцаагаад яг л нэг асуудал гараад буцаагаад дараа нь тэрийгэ шалгаж үзээд тэр хүн чинь энэ асуудал нь тим яригжсэн зүйл байхгүй байна гэх тэр хүнийхээ нэрийг би буцаагаад оруулж ирж явах жишээний юмнууд байгаад байна. Тэгэхээр яг ингээд хүмүүсээс нэр аваад орж ирж яхад бэлтгэх явцад нааш цааш буцаах юмнууд бол нэрэ гарч ийн шүү. Тэгээ тийм учраас ийм асуудал бол гарсан. Өөрөө чи хэлж байгаа нэг юм яг үнэ. Хуулийн дээр ерөнхий заагаад өгсөн юмн дээр журам гаргахтаа яг нэг байгууллага заасан юм шиг тэр ерөнхий заалтыг нэг байгууллагын нэрийг дурдаа оруулаад ирсэн. Тэр нь яг миний сая ярьсан асуудал гараад ирэнгүүт өөр сонголтгүй болох тийм эрсдэл гарч байгаа байхгүй. Тийм учраас би бол яг тийм илт хуультайгаа зөрчилдсөн журам байгаа тохиолдолд би хуулиа л барина. Тийм учраас тэн дээр одоо судалгааны байгууллага тэгэхээр нэгэн дээр нь асуудал хэрэг гарчаад энэ дээр гарахааргүй байгаа бол би өөр юуг запас болгоод авсан тийм асуудал байж байгаа. Түүнээс бол надад нэг одоо юу гэдэг үннэл хэлээ хурж ирээ хин нэг нь азраглаад нөлөөлнө гэж бол ёстой байхгүй. Тэрний оронд энэ ажлаа би өгчөөд яваад байгаа. Надаа энд ингэж сууж явах ямар ч шаардлага байхгүй. За сайн зөрөх гişүн